Мэдээллийн технологийн хөгжил хичээлийн явцын шалгалтын нэмэлт асуулт болдог. Танилцуулъя. Англи хэл дээр энэ асуултууд байгаа. Эхний асуулт, нэгдүгээр асуулт боломж сонголт хийх тухай. Хоёрдугаар асуулт нь зөв үгийг бодох сонгох. Гуравдугаар асуулт нь богино хариулттай асуулт байна. Дөрөвдүгээр асуулт боломжит сонголт хийх тухай. Тавдугаар асуулт нь зөв үгийг бодох сонгох. Гуравдугаар асуулт нь богино хариулттай асуулт байна. Долдугаар асуулт нь боломжит сонголт хийх асуулт байна. 9-р асуулт нь богино хариулттай асуулт байна. 10-р асуулт боломжит сонголт хийх асуулт байна. 11-р асуулт зөв үгийг бодох сонгох асуулт байна. 12-р асуулт богино хариулттай асуулт байна. 13-р асуулт боломжит сонголт хийх асуулт байна. 14-р асуулт зөв үгийг бодох сонгох асуулт байна. 15-р асуулт богино хариулттай төрлийн асуулт байна. 16-р асуулт боломжит сонголт хийх. 17-р асуулт зөв үгийг бодох сонгох. 18-р асуулт богино хариулттай асуулт байна. 19-р асуулт боломжит сонголт хийх. 20-р асуулт зөв үгийг бодох сонгох. 21-р асуулт богино хариулттай асуулт байна. 22-р асуулт боломжит сонголт хийх. 23-р асуулт зөв үгийг бодох сонгох. 24-р асуулт богино хариулттай асуулт байна. 25-р асуулт, 26-р асуулт, 27-р асуулт байна. 27-р асуулт нь богино хариулттай асуулт байна. 28-р асуулт боломжит сонголт хийх. 29-р асуулт зөв үгийг бодож болох. 30-р асуулт нь богино хариулттай асуултууд тус байна.